Тэгэхээр энэ улс төрийн хэл сэрэгт хэлмэгдэхсдийн асуудал, за тэгээд цагаатгалын асуудал бид 90 оноос л яг энэ ард түмэн хувьсгалтай хамт босч ирсэн л хамгийн олонний анхаарал татсан асуудал энэ л дээ. Ер нь ард түмэн хувьсгал өөрөө бол хэлмэгдэгчдийн хувьсгал байсан шүү. Тэд нар бол үнэхээр энэ ард түмэн хувьсгалыг агуулгын дэмжиж тэгэхээр үн зүрх сэтгэлээсээ энэ шудраг ашиг тогтоогын төлөө тэмцсэн тэргүй игнэнд байсан хүмүүс. Тэр хэлмэгдэгчдийн хүүхдүүд, төрөл төрөсөд, найз нөхөд. Тэгэд энэ хооронд ингээд энэ олон жилийн хуулиуд ярьж байна, хуулиуд гаргаад цагаатгалын ажил хийж байгаа зүгээр би нэг юм гайхаад байдаг. Энэ ажлыг нэг тийм байгалийн гамшиг байсан юм шиг яриад байдаг байхгүй. Энэ бол байгалийн гамшиг байгаагүй л дээ. Энэ бол хүний гамшиг байсан. Хогссон хүмүүс дандаа бодтой хүмүүс, амь насаа алдсан, эд хөрөнгөө алдсан, амьдралаа алдсан. Өөр хүүхдүүд нь нийгмийн бүх амьдралаас тусгаад гэж ирсэн. Монгол орныхаа эх орныхаа газар шороон дээр амьд явж байгаадаа гутраад явж ирсэн. Үнэхээр энэ бол аимшигтай хүмүүсийн хувь зай байсан байхгүй. Энэний цаана нөгөө талд нь гүйцэтгэгч нар байгаа. Тэгээд ажлын хэсгээс би зөв нэг зүйлийг тодруулаад байна. Өнөөдрийг хүртэл ингээд нэг хэдэн хэлмэгдэж тэрний өөр хүүхдгээл тэгээд нэг жижигхэн мөнгө тойрсон. Одоо энэ ч гэсэн хэлмэгдсэн хүмүүсийн хүүхдүүд ярьж шин. Гэхдээ нэг л тэнд одоо нэг өлбөрч өгөх гэж байгаа одоо ингээд энийг хэдэн цаасны тэтгэмж авчвал тэгээд бүх юм хангах гэж байгаа юм шиг нэг тийм нэг энэ эд хөрөнгийн маргааны асуудал байсан юм шиг л бүх асуудлыг оруулж ирдэг байхгүй юу? Үгүй байхгүй. Энэ чинь бол маш тодорхой гэмт хэргийн асуудал байгаа. Тэр гэмт хэргийг үйлдсэн хүмүүс байгаа. Өнөөдөр хүртэл за нэг талд цагаатгал явж байна. За цагаатгалтаа гэдэг чинь нөгөө талд нь хэлмэгдүүлэгч байж байгаа. Хичнээн хэлмэгдүүлэгч өнөөдөр одоо нэр тод болж, хийсэн гэмт хэрэг нь нэр тод болж, гавьяа шагналт нь хураагдаж, ном сурах хүчихдээ нэрсээ нэл болгож, дараагийн хойш үеүүдтэй сургамж болох ийм ажил хийгдсэн юм бэ. Хэдэн хүний асуудал байна. Чинь маш бодиттой тодорхой хүмүүс байж байгаа ш. Тэр яргачингууд, тэр алуурчингууд, тэр хүний хувь зай амь насаар тоглож байгаа. Тэр хамгийн одоо адгийн атга санаа өөртөлж өнөөдөр гэмгүү хүмүүсийг Монголоо гэсэн хүмүүсийг устгаж хөнөөж байсан тэр хүмүүс бол бүгдээрээ тэр түүхэн хариуцлага хүлээх ёстой. Тэдний нэр нөгөө талд нь хараар бичигдэх ёстой. Түүхэн бүх үед сургамж болох ёстой. Хизээч хүн өнөөдөр хуулийн нэр барьж, төрийн нэр барьж, дахиж хүний аминд талдах, хүний эрхэнд талдах, хүний амьдрал талдах энэ асуудлыг өнөөдөр бид хаах ёстой. Тэгтэл өнөөдөр бидний цагаатгалын комисс одоо ингээд хурдхан шиг одоо хэдэн хүмүүсийг ингээд хаагаад 2 жилийн хуулиа сунгаад ингээд ерөөсөө энэ асуудал байхгүй. Ингээд ерөөсөө мартыг гэдэг нэг тийм хамтдаа нэг юм бүр ингээд нэг тийм аль болохоор нэг тэрш яасан, төгсөөсөн нэг юм өргөс шиг юм хурдхан шиг аваа ичээ гэдэг байгаа байхгүй. Энэ бол хизээж авч болохгүй өргөс шүү дээ. Энэ бол Монголын 100 жилийн түүхэнд маш том сануулга байх хэрэгтэй байхгүй. Тэгээ хэрвээ тэр 37 оны тэр үеийн хэлмэгдлийн асуудлаа ингээд шийдээд дуусч байгаа бол эн чинь тэрнээс чинь хойш хэд хэдэн давлгааны хэлмэгдүүд болсон. Тэрийгэ судлах хэрэгтэй. Дахид тийм хэлмэгдэл гарахгүй байх тэр нөхцөлөдөө бүрдүүлэх хэрэгтэй. Дээр нь өшөө одоо за 90 оноос хойш хэлмэгдэл гарахгүй байгаа гэж хэлж байгаа. Монгол улсад өнөөдөр омбудсманы одоо эрхийн хамгаалалтыг үнэхээр одоо болохоо бол очиод гашгараа төвчдөг ийм одоо өөрийгөө хамгаалуулах газар байхгүй шүү дээ. Наадсах их хурлын гишүүд бид ингээд шүүхтэр очиод одоо бүр аргаа бараад өргөд бичгээд урдаас шүүхтэл дормжлоо шидэж шүү дээ. Бүр чи хийн гэсэн шинжтэй. Энэ чинь бол маш хэцүү байгаа байхгүй. Одоо цагаатгалын комиссд хандах юм болцоо хүн болгонд нэгдмээр шүү дээ. Ингэж өнөөдөр энэний чин дээр та хүн хэлмэгдүүлэх юм бол одоо тушаал нэрээр энэ хариуцах эзэн биш. За үг хэлчлэлт болдог шүү. За хэлмэгдүүлсэн хүний тухай л асуулаа л да. 83 дугаар микрофон. За болдог шүүний сая асуудалтай холбогдуулаад би нэг хариулт гэхэд одоо бас юу ах вэ? Энэ өөрөөр хэлбэл хэлмэгдүүлсэн хүмүүс нь хэн бэ ч гэдэг юм уу те? Нөгөө одоо гүйцэтгэсэн улсуудын асуудал яригдах гэдэг юм л да. Тэгэхээр бидний хэрэгжүүлж байгаа энэ хууль бол яг тэр хэлмэгдүүлсэн буруутантай холбоотой биш. Энэ хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаанаас амнаас эрүүл мэнд эд хөрөнгөөр хохирсон хүмүүсийн асуудлыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр энэ улс төрийн хэл сэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн асуудлыг зохицуулж байгаа. Ийм хуулийн хүрээнд л энэ хуулийг хэрэгжүүлж ажиллаж байгаа байгууллагууд ажиллаж байгаа.
Мэдээж бид нэр түүх болон бусад зүйлүүдээс одоо 1937 оноос хамгийн ихээр одоо далайчтайгаар өрнөсөн энэ улс төрийн хэлмэгдүүлэлтийг тухайн үеийн одоо онцгой бүрэн эрхт комиссийн шийдвэрээр ингээд 2 жилийн хооронд 25,000 гаруй хүний асуудлыг одоо шийдсэн байдаг гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр энэ хуулийнхаа хүрээнд л бид нэр одоо ажиллаж байгаа. Тэгж л хариулах байна. За авал гишүүн 1 минут тодруулъя. Тэгэхээр яг байнгаараа энэ хариултаас бол ойлгосон баг. Яг энийг хиймээр байна. Үнэхээр тэр чинь дандаа хүн шийдсэн байгаа, хүн гүйцэтгэсэн байгаа, эзэн байгаа байхгүй юу? Дандаа юмны ард халахвчанд орж тэгээд ингээд гим зэмгүй юм шиг энэ олон хүний амнасаа одоо хариуцлага хүлээж ингэж явж болохгүй л дээ. А нөгөө талд нь бас нэг зүйл тодруулчмаар байгаа. Ерөөсөө энэний эсрэг ийм үзэл бодол өшөө бол байг бүх ам бүхтөө байгаа нь нийгэмд бол сэрд хийлгсэн л дээ. Энэ элмэгдэгчдийн хөшөөг одоо бүр өрөм авчирж байгаад өрөмдөөд цоолоод тийм ээ одоо полимотоо шүршин шиг аимшигтай тийм вандализм хийж исэн. Тэгэхээр энэ бол нийгэмд энэ ямар хор уршигтай энэ хэлмэгдүүлэгчид яаж гаарч байгаа юм. Тэдний талын хүмүүс өнөөдөр яаж өнөөдөр хашраагүй байгааг бол харуулсан шүү. Тэр хүмүүсийг олсон уу? Тэр хууль эрхийнх нь тэр хууль цагдаа юу болсон бэ? Тэрийг нэг бас хэлчих хэрэгтэй. Ямар хүмүүс энэ хэлмэгдэгчдийн тэр хөшөөрөө тэр гэмт хадлах хийсэн. Тэрийг олруулсан илрүүлсэн үгүй юу?